чухал асуудал хүндсэн сарн жилэн гишүүнтэй баярлалаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо дэд үтцгээд аваад үцхээр. За би энэ сайхан Эрдэнэтийн 18 дугаар сургуульд орсон Орхон аймгийн. Тэгээд тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань удаан хичээл дээр сууж чадахгүй учраас төр зур амраах гад одоо байранд байх гэсэн нийгмийн ажилтнанд дундуура нэг юм таславч хийгээд өөрхийн 1 2 3 хүүхдүүдийг байлгаж ийлээ л дээ төр. Тэгэхээр манай ерөнхий боловсролын сургуулиуд маань энэ хөгжлийн бэрхшээлтэй сурч чадах гэж тэмүүлж байгаа энэ хүүхдүүд зориулсан барилга байшаа одоо энэ зураг төсөл байгаа шин одоо манай сургууль барих. Энэ дээр одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төр саатуулах. За тэгээ нөгөө шат мат юм уутай холбоотой зураг төсөл хийж гэнэ үү. Ихэвчлэн одоо шинэ баригдж байгаа барилгуудыг харахаар яг тэр нь орхигдсон зураг төслүүд байгаа. Одоо нэг загварын зургууд тэгээд 320 хүүхдийн 640 хүүхдийн зургууд яваад байгаа. Тэн дээр бол одоо тийм ерөөс харагдахгүй байгаа. Энэ талаар тодруулж асуумаар байна. За хоёрдугаарх нь за миний алхдаг гэх юм одоо Чингисийн өргөн чөлөөг одоо бидний хамгийн их хүмүүс алхдаг. За энэ донд ч л нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай эрүүл хүн явхад энэ тун хэцүү байна. Бүр одоо тэр явж хахад замд нь машины зогсоолоод явган хүнийхэн зам дээр нь тавьчихсан. Бүр тэр замд нь явж исэн чинь манай эрүүл мэндийн яам үүдэндээ баахан машины зогсоочихсон. Тэгээ үндсэндээ өргөн нь бол нэг 50 см л дээ. 50 см зам дээгүүр одоо хөгжлийн бэрхшээлтэй сураа унтсан, дугуй унтсан. За тэгээ ахмад хүмүүс ингэ зөрнө гэдэг бол тун хэцүү. Та тэргээр алхдаг хүмүүс нь бол мэдэх бах. Тийм учраас энэтэй холбоотойгоор бид нар яг хөрин дэд үтцийнхаа юм дээр нэг явж бод байдлуудтай бол нэлээд явж танилцмаар байна. За манай хот, барилга хот байгуулалтын яам, гэр бүл хөгжлийн яам, энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо агентлаг гэтэр. Би энийг уржигдэр бичиг өгсөн. Энэ замаа байхгүй болгоо. Энэгээр чи маш олон хүн зорчиж байгаа, хүүхэд зорчиж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиж байгаа. Тэгэхээр энэ одоо иргэдийнхаа явахын юм дээр нь одоо нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээ энийг бол одоо манай барилгын яам Батамгалан сай та юу байвал энэ тал дээр шаардлага өгөөд бас эрх хэмжээ байгаа бол одоо тэр талаар нь ажиллаач гэж хэлмээр байна. За хоёрдугаар орон сууцны фонд гэдэг нэг юм байгаад байдаг санаад энэ байна уу байхгүй юу? Зорилтод бүлэгт суурилсан энэ дахин төлөвлөлтийн юм дээр ч юм байна уу юу? За би сураг сонсохноо зарим одоо дахин төлөвлөлтөнд нэг баахан манай нэг үнэтэй барьдаг нөхдүүд л одоо очиод аваад үнэтэй л зарах гэдэг юм шиг. 4-5 сая гэнэ 6 сая гэнэ цаашаа өсгөх хэл та. Энэ чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ядарсан зүдэрсэн тэр зорилт бүлгийнхэн авч чадахгүй байсан. Тийм учраас энэ тал дээр одоо тодорхой бүс нутаг, тодорхой дахин төлөвлөлтөн дээр ийм хүмүүс зориулаад тэр лефт мефт аварын шат маттай нь холбоотойгоор энэ зүйлүүдийг иж бүрнээр шийдэж тавихгүй бол бид нар одоо энэ тентхийн төсөл дээр за Батамгалан сайд харилна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Яг хоо энэ би тантай санал нэг байгаа юм. Энэ одоо шинээр шинчлэн батлуулахаар өргөн барьж байгаа барилгын тухай хуулинд яг энэ асуудлыг оруулахгүй бол хаана хүндрэлтэй юм бэл. Зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжийн асуудал биш. Энэ Монгол улс ч бас газар нутгийн хувьд одоо дэлхийд 17-д орж байгаа том газар нутагт. Увс аймгийн Харгас суманд баригдж байгаа сургуулийн барилга, соёлын төвийн цэцэрлэгийн барилга нэг өөр геодезийн, газрын, хөрсний өөр одоо юм юутай. Тэгэхэд Дорнот аймгийн Дашвалбар суманд баригдж байгаа бас тэр сургуулийн барилга. Өмнө говь руу, дунд говь руу гэдэг нь бүгд одоо өөр байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ нэг маягийн зураг гэдэг асуудлыг бол одоо энэ бүсчилсэн ядаж Монгол улсын энэ том газар нутагт төр бүсчилсэн хөгжлийнх нь чиглэлээр бас бид нэр цаашдаа хийх ёстой юм байна. Нэг үгээр хэлбэл тэр орон нутаг, байгалийн, газрын, уул усны тогтоц энэ уур амьсгалд нь тааруулж энэ зургийг хийх ёстой. За ингэж одоо чанартай олон жил хэрэглэх орчин үеийн чанар стандарт хангасан юм барилга. Тэгээ энэ дотор нь мэдээж одоо саяны таны ярьдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг цааш нь энэ барилгын хуулиа бид нэр одоо яг өргөн бариад энэ одоо хаврын чуулганаар одоо болж өгвөл наадмаас өмнө одоо батлаад ингээд одоо явчмаар байна. Энэ дээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ одоо олон нийтийн төлөөллийг
одоо төлөө дуу хоолойгоо өргөдөг гишүүд минь бас сайн оролцоорой. Энэ жижиг гэлтгүүгээр юмнууд нь орхигчдөг юм аа. Ингээ хуулиа батлаад авсны дараа бол бид нэр харин хяналтаа тавиад явхад одоо боломж олцоод 4 сарын чулуун гишүүний хэлж байгаа зөвхөн одоо хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам мөн одоо энэ нийслэл Улаанбаатар гээд яриад байхгүй. Тэр орон нутгийн засаг захиргааны нэгжийн одоо засаг дарга нар нь хүртэл энд одоо хариуцлага хүлээдэг, үүрэг хүлээдэг, хяналт тавьдаг энэ механизмыг энэ барилгын хуулиудаас оруулж өгөх зөв зүйтэй байхаа гэж ингэж одоо бодож байгаа. За дараагийн асуудал Чингисийн өргөнчлөөгөө та энэ эрүүл мэнд гадаад яамнаас урагшаа томоохон годомжийг хэлж явах шиг байна те. Мэдээж одоо энэ дотоод гадаадын жуулчдын томоохон одоо дэлгүүр шопинг худалдааны төвүүд гадныхан ч гэсэн 100 цагаар ирдэг одоо хүүхдийн парк гэл зөндөл одоо гол явдаг энэ зам байгаа. Тэгээ мэдээж манай хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны дээрээ 20 минутын хот хөгжлийн төв ажиллаж байгаа. Тэгээ энэ хөгжлийн төв дээр бас их боломж олдсоонууд бас гардгийм байна. Тэгвэл төсвийн мөнгөөр санхүүжилт байхгүй. Гэхдээ өөрснөө өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд хийдсэн одоо жишээ нь Япон улсын одоо тэр олон төслүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм төслүүд би 1 минут нэм авчи. Нэмэлт 1 минут. Энэ төслүүд маань бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд жишг гудамж гэдэг имийг одоо хийж өгөө. Тэнд нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжийн асуудлаас эхлээд дугуй, скутер, настай, ахмад настангууд, жирэмсэн эмэгтэйчүүд явах ийм одоо боломж олцоотой гэдээ ингэж болж байгаа. Хэрвээ одоо таны цаг зав болдог бол манай энэ 20 минутын хот хөгжлийн төв дээр бас хамтарч ажиллаад манахаас бас ажлын хэсэг гаргаад хэдүүлээ бас нэг жижигхэн богинохон ч гэсэн энэ олонний нүд тахалдаг энэ одоо Чингисийн өргөнчлөө ихааныхаа нэрээр нэрлэгдсэн энэ годомжийг энэ одоо төслийнхөнтэй холбож хөрөнгө мөнгө санхүү татах ажил дээр нь хамтран ажиллахад бол манай яам бол бэлэн байгаа, нэгж ажиллаж байгаа. Мэдээж нийслэл Улаанбаатар хотын одоо харьяалах тэр одоо салбар нэгжийн удирдлагууд нь хамт ороод явах байхаа. Тэгээ таныг хэрвээ болно бүтнэ гэж үзэх юм бол энийг бас ажил болгоод хамтраад ажиллая гэсэн ийм саналтай байна. Баярлалаа. За нөгөө орон сууцны фондын тухай асуусан дээр хин хариулах уу? За 5 дугаар микрофон. За 2006 оноос 13 он хүртэл бол нийслэлээр бол орон сууц барьж байгаа иргэн аж ахуйн нэгжээс 2% нь бол орон сууцны фонд бүрдүүлэх чиглэлээр нийслэл иргэдийн урлагийн тогтоолттой авдаг байсан. За тэгээд тогтоолын хэрэгжилт нөгөө хуультай зөрчилдөй нэ гэдэг үндслэлээр бол энэ бол орон сууцны фонд бүрдүүлэх ажил бол зогссон байгаа. Дээрээс нь бол Улаанбаатар хотод бол 77 км явган замын судалгааны ажил бол хийгдсэн. Энэ дээр бас зураг төслийн ажил нь бол 50% та явж байгаа гэдэг бас мэдээлэл өгч байгаа. За Эрдэнэт гишүүн тодруулах. Тий, Чингисийн өргөнчлөн дээр яг жижиг юм боловч нь өөрөө маш олон хэн хийх юм болоо гэдэг дунд нь үлдсэн юм шиг байгаа. Тухайлбал хүүхдийн паркын зүүн талд бол яг ингээд явгууны тэрэгэн цэртэй дугуйтан явах тийм юу боломж нь байгаа байхгүй. Тийм учраас тэрийг л би хэлээд байгаа. Тэгэхээр удахгүй бас энэ дээр бол хамтраад ажиллая гэж бодож байна. За хоёрдугаар энэ аварын шат гэдэг байгаа. Аварын шатн дээр одоо магадгүй байхад лифт бол ажиллахгүй болчихно. Аварын заавар юм байгаа. Тэр үед одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай энэ хүмүүс яаж аврах вэ гэдэг энэ төлөвлөгөө өөрөө маш их чухал байгаа. Тэд үтсээр бид нар бэлэн үү? Бидний аварын шат чинь үндсэндээ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулаагүй шатнууд их их нь байгаа. Орон сууцнууд, албан байгууллагууд, дэлгүүр оршоо гэдэг. Энэ тал дээр та хэд манаас нэг харж үзээрэй аюулгүй байдал юу гэдэг. За комист бол тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулсан зөв бохоо. Тэр 5 хайшаа зүгээр одоо ямар ч байсан дор хаясны 2 3 бол байж ахал хэрэгтэй баг. Чиглэлээрээ тэрэгэн цэртэй тэ хараагүй ч гэдэг юм уу одоо тийм сонсголгүй гэдэг юм уу энэ чиглэлийг бол тэд нар л илүү мэднэ гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Ган хүлэг гишүүн асуултаа